Сайн байцгаана уу? Та бүхэнд олон улсын амьдралд болсон үйл явдлыг томилон хүргэе. 3 дугаар сарын 2-оос хойш Израиль болон Ливан дахь Хезболла бүлэглэлийн хооронд дайн байлдааны үйл ажиллагаа үргэлжилсэн байдалтай байгаа. За тэгвэл энэхүү дайн байлдааны үйл ажиллагааг гал зогсоох 10 хоногийн хилцээр байгуулагдсан тухай мэдээллийг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп хүргэсэн байна. Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригийн орон нутгийн цагаар 17 цагт үүнийг мэдгдсэн байна. Сүүлийн 6-7 хоногийн туршид Ливаны өмнөд хэсэгт Израиль болон Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэгэл болох Хезболла хоорондоо тулалдсан байдалтай байгаа. Гал зогсоох хэлэлцээрийг эхэндээ 10 хоног үргэлжлэхээр төлөвлөж байгаа гэдгийг Америкийн талаас мэдгдсэн. Гэхдээ гэрээг сунгах боломж бас байгаа гэдгийг Вашингтон үгүйсгээгүй. Израилийн ерөнхий сайд харин энэхүү гэрээг дүгнэж хэлэхдээ энэ гэрээ нь Ливантай түүхэн ихий хэлэлцээр байгуулах боломжийг олгоно гэж үзэж байгаа юм байна. Ираны дэмжлэгтэй Хезболла бүлэглэлийн хувьд гал зогсоох хэлэлцээрийг дагаж мөрдөхийг зөвшөөрсөн байна. За үүнд Ливаны бүх нутаг дэвсгэрт халдлагыг бүрэн зогсоох, Израилийн хүчний хөдөлгөөнийг хориглох зэргийг оруулахыг шаардаж байгаа. Нетаньяхугийн хувьд Израилийн цэргийг Ливаны өмнөд хэсэгт 10 км гүнд аюулгүй байдлын бүсэд байх болно гэж мэдгдсэн. Энэ бол Хезболла бүлэглэлийн шаардаж байгаа шаардлагаас зөрчилдөж байгаа ийм зүйл болж байгаа. За хэрв хэлэлцээр дахин ахиц дэвшил гарах юм бол харилцан тогтолцоогоор сунгаж болно. За Израиль төлөвсөн ойрын хугацаанд эсвэл үргэлжилж байгаа халдлагын эсрэг өөрийгөө хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг хязээд авах эрхээ хадгалж үлдэнэ гэдгийг мэдгдсэн. За мөн оролцогчид Ливаны аюулгүй байдлын хүчнийхэн Ливаны аюулгүй байдлын онцгой хариуцлага хүлээдэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн ийм гэрээг байгуулсан байна. За Израиль болон Хезболлагийн хоорондох энэхүү дайн байлдааны үйл ажиллагаа нь хамгийн сүүлд өрнөхдөө 3 дугаар сарын 2 буюу Америкийн нэгдсэн улс болон Израилийн зүгээс Иранд хамтарсан дайралт хийж Хезболла Израилийн хойд хэсэг рүү пуужин харавснаас 2 хоногийн дараа эхэлсэн. За Ливан улсын улс төрийн хөдөлгөөн болох тус зэвсэгт бүлэглэл нь Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменегийн амь насанд халтсаны хариу өшөө авч энэхүү халдлагыг үйлдснээ тухай үедээ мэдэгдэж байсан. За түүнээс хойш Ливанд 2000 гаруй хүний амь нас өргөдөж 1 сая гаруй хүн дөрвөж орон гэрээ орхихоос өөр аргагүй байдалд хүрсэн. За энэ 1 сая хүн гэдэг бол тус улсын хүн амын 5-1 болж байгаа. За тэгэхээр ямар онцгой аюулгүй байдал хүмүүнлэгийн хямрал үүсэж байгаа нь үндээс харагдаж байгаа юм. За нийтдээ 37,000 орчим байшин барилга сүүдэж эвдэрсэн гэсэн тооцоол мөн гарсан байна. Харин Хезболлагийн бүлэглэлийн халдлагын улмаас Израиль 2 энгийн иргэн амиа алдсан. За Ливанд босон тулдаа Израилийн 13 цэрэг амиа алдсан гэсэн ийм мэдээлэлүүд өгч байна. За энэ хоёр улсын хувьд бол сүүлийн 7 хоногт энэ 7 хоногт бол Вашингтонд уулзсан. За ингээд Иран Израилийн хувьд бол энэ агаарын цохилттой холбоотой дайн байлдааны үйл ажиллагааг намжих зорилготой шууд яриа хэлцээд хийсэн. Тухайн үедээ гайхшрал төрүүлж байсан бол ийхүү бас гинтийн богино хугацаанд үр дүнд хүрсэн явдал нь бол тухайн нөхцөл байдал за ялангуяа бүс нутагт инх тайван аюулгүй байдлыг тогтооход эерэг нөлөөллийг үзүүлэх боломжтой гэж үзэж байна. За Израиль улсын хувьд бол Ливан улстай шууд дайн байлдааны зөрчилдөөнд бол ороогүй, харин Ливанд байрлаж байгаа Ираны дэмжлэгтэй Хезболла бүлэглэлтэй тулалдаж байгаа. За ийхүү Израиль болон Ливаны зүгээс гал зогсоох хэлэлцээрийг мөрдгөөр босон. За үүнд нь мэдээж хэрэг Хезболла бүлэг уг хэлэлцээрийг дагаж мөрднө гэсэн хамлалтыг хүсэн явдал нь хэлэлцээрийн ач холбогдлыг бий болгож байгаа. За харин гал зогсоох талаар зарлагтай Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Truth Social дээр хэлэхдээ Нетаньяху болон Ливаны ерөнхийлөгч Жозеф Ауныг Ливаны иргэний дайны үеэр 1983 оноос хойш Израиль Ливаны хооронд анхны удаа утга төгөлдөр хэлэлцээр хийхээр цагаан ордонд урих болно гэж хэлсэн байна. За мөн Трамп хэлэхдээ Нетаньяху Аун нар дараагийн 1 эсвэл 2-7 хоногийн дотор хэлэлцээ хийхээр Америкийн нэгдсэн улсад ирнэ гэж найдаж байгаа гэдгээ хэлсэн байна. За энэхүү гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр болсон хэдий ч бас Израилийн зүгээс батлан хамгаалах хүчнээс нь өөрийн явуулж байгаа Ливан дахь тавталгаагаа үргэлжлүүлсэн гэсэн ийм мэдээлэл ирж байна. За энэ бол гэрээний байдал за цаашдаа энэ 10 хоногийн хугацаанд хэлэлцээр хэрхэн мөрдөгдөх вэ гэдэгт
томоохон нөлөөллийг үзүүлж байгаа юм. За хэрвээ талууд өөрийн одоо хэлэлцээрийг байгуулсан хэлэлцээрээ мөрдөхгүй тохиолдолд тухайн хэлэлцээр нь маш хэврэг байх боломжтой. Израилийн батлан хамгаалах хүчнийхэн өмнөх 24 цагт өмнөд Ливан дахь Хезболлагийн 380 гаруй бай, за түүний дотор пуужин харуулх төхөөрөмж төв байр Хезболлагийн гишүүдийг өөрсдөд нь цохилт өгсөн гэсэн ийм мэдээллийг хийж байгаа. За харин Америкийн нэгдсэн улсын төрийн департаментийн мэдээлснээр хэлэлцээрийн нөхцөлийн дагуу Ливаны засгийн газар Хезболла Израилууд давтрахоос урьдчилан сэргийлэхийн тулд утга төгөлдөр алхам хийх ёстой. За Ливаны аюулгүй байдлын хүчнийхэн Ливаны тусгаар тогтнол үндэсний батлан хамгаалах чиглэлд онцгой хариулах үүрэг гүйцэтгэх ёстой гэж хэлж байгаа. За өөрөөр хэлбэл Ливан улс өөрийнхөө аюулгүй байдлыг хангах ёстой. За мөн одоо энэхүү зэвсэгт бүлэглүүдийн зэвсгийг хураах асуудал нь хамгийн гол асуудал болж байгаа юм. За Ираны гадаад хэргийн яамнаас харин энэхүү хэлэлцээрийг сайшааж хүлээж авсан гэдгийг хэлсэн байна. За Тегераны зүгээс Америкийн нэгдсэн улстай байгуулсан 2-7 хоногийн хугацаанд гал зогсоох хэлэлцээнд Ливаны асуудал орсон гэсэн ийм зүйлийг хэлж байгаа бол Америк болон Израилийн талаас үүнийг нь үүсгэж няцаасан байдалтай байгаа бол талууд энэхүү бас энэхүү уулзаж одоо хэлэлцээрт хүрсэн байна. За гал зогсоохтой холбоотой хамгийн чухал зүйл нь Хезболлагийн ирээдүйн асуудал болж байгаа. За одоогийн байдлаар энэхүү гал зогсоох хэлэлцээд Хезболлагийн ирээдүйн талаар ямар нэгэн мэдээлэл одоо тохиролцоо ороогүй байгаа. За Ливаны эрх баригчид Хезболлагийн зэвсэг хураах ажлыг явуулахыг төлөвлөж байгаа. За гэхдээ энэ ажлыг хүчээр тулгаж болохгүй тус бүлгэлттэй хилцээ хийх шаардлагатай гэж удаан хугацаанд маргасаар ирсэн. За Израиль болон Хезболлагийн хооронд өмнө нь байгуулсан гал зогсоохонд хэлэлцээр нь 13 сарын туршид үргэлжлсэн мөргөлдөөнийг дуусгаж байсан ч гэсэн бараг өдөр бүр хил дамсан харилцан одоо давталгаа явагдсан хэвээр байсан. За 3 дугаар сарын ихэр Хезболлагийн дайралтын дараа Израиль Ливаны өмнөд хэсэг дахин нэвтэрч хойд Израилийн олон нийтийг хамгаалахад шаардлагатай гэж үзсэн буфер бүсийг бий болгосон. За Натаньяху гал зогсоох хэлэлцээртэй холбогдуулан хэлэхдээ Израилийн хүчин давталгооны аюулыг хаахын тулд өмнөд Ливанд үлдэх шаардлагатай гэж хэлсэн. За Хезболлагийн зэвсгийг хураах нь Израилийн Ливаны засгийн газартай цаашид хийх хэлэлцээрийн үндсэн шаардлагуудын нэг гэж байх болно гэдгийг тэрээр пүрэв гаргийн орой телевизээр хэлэхдээ мэдгдсэн. Харин Америкийн нэгдсэн улсын төрийн департамент Ливаны засгийн газар Хезболла болон бусад бүх төрийн одоо бус зэвсэгт бүлэглүүдийг Израилийн байнууд эсрэг аливаа халдлага үйл ажиллагаа дайсгансан үйл ажиллагаа явуулахаас нь урьдчилан сэргийлэх утга учиртай алхмуудыг хийхээр амласан гэдгийг хэлсэн байна. За Израиль улсын ерөнхий сайд Натаньяху хэлэхдээ Хезболлагийн Ливаны нутаг дэвсгэрт байгаа цэргүүдийг нь бүрэн гаргах эвлэрлийн гэрээнд нэгдэхийн тулд чимээгүй одоо тус бүлэглэлийг болгох ийм форматыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж хэлсэн. За харин олон нийтийн нөлөөлөлт хамгийн их нөлөөлөл үзүүлж дэлхийн эдийн засгийг савлуулж байгаа гол асуудал бол Америкийн нэгдсэн улс Ираны хооронд гал зогсоохтой холбоотой асуудал байгаа. За Америкийн нэгдсэн улсын хувьд Ормосын хоолойд хаалт тавьсан байдалтай байна. За Иран ч гэсэн Ормосын хоолойг одоо удаан хугацаанд хааж байгаа. За үүнээс болоод дэлхийн эдийн засагт төрш шатгуун газрын тосны үн нэмэгдэж байгаа. За тэгвэл талуудын хувьд бол өнгөрсөн 7 хоногийн эцээр яриа хэлэлцээ өрнүүлсэн. За дараагийн яриа хэлэлцээ тун удахгүй болох боломжтой гэж Америк болон Ираны зүгээс хэлж байгаа. За энэхүү хэлэлцээний 2 дахь шатны талаар хоёр улс бол ярилцсан байгаа юм байна. За Пакистанд болон Исламабад хотод бол болох боломжтой гэдгийг талууд хэлсэн. За Вашингтонд сэтгүүлдэж хандан ерөнхийлөгч Трамп хэлэхдээ Америк болон Иран аль хэдийн олон зүйлээр тохиролцсон. За үүнд бол Тегераныг бол 20 жилийн туршид цөмийн зэвсгийг эрэлхийлэхгүй байх тохиролцоонд хүрсэн гэсэн ийм мэдээлэл хийсэн байна. За хэрвээ энэхүү одоо яриа хэлцээнд тохиролцоонд хүрэхгүй тохиолдолд хизээ мүдгүй дайн эхлэнэ гэдгийг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч анхааруулсан байна.